Монголын эдийн засгийн форумын эхэнд Монгол Улсын ерөнхий сайд Алтан уяг үг хэлэхдээ чуулганы гол сэдв Монгол брэнд гэдгийг онцолж, брэнд дотроос натурал буюу байгалаараа гэдэг үг хамгийн гол харах үнцэг байх болов уу гэдэг өөрийнхөөс гол санааг илэрхийлсэн юм а. Үндсэндээ аялал жуулчлалыг яаж Монголын брэнд болгох вэ? Монголын хөнгөн үйлдвэрлэл ноосноолоор оёмол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд яаж гаргаж ирэх вэ? Монголын хүнсний үйлдвэрлэлийг яаж брэнд болгох вэ гэсэн 3 салбарыг онцолж, форумд оролцогчид санаа бодлоо солилцсон юм а. Зөв зохион байгуулалтаагаар бусад улс орны адил өөрийнхөө орны монголчуудынхаа өвөрмөц онцлог хэв шинжийг илэрхийлж чадсан тэр Монгол брэндийг бий болгохын тулд бид бүгдээрээ хамтарч ажилланаа. Их Британий профессор Саймон Анхолт гэдэг хүний үндэслэсэн үндэсний брэнд гэдэг үндэсний брендийн 2005 оноос хойш нэлээд хэдэн чиглэл үзүүлэлтийг гаргаж байгаа юм байна. За энэ бол аялал жуулчлал, экспорт, хүн ам, соёл болон соёлын өв, хөрөнгө оруулалт, шилжилт хөдөлгөөн гэсэн энэ үзүүлэлтүүдээр үндэсний брендийн индексийг бол гаргадаг болсон байна. За энэ үндэсний брендийн индексийг толгойлж байгаа та бидний сайн мэдэх Америк, Герман, Франц, Их Британи улсууд багтаж байна. Монголын одоохондоо сураггүй, эхний 10 байтугай эхний 50-д ч бараагүй байгаа. Монгол брэндийг бий болгох хэрэгцээ шаардлага юу юм бэ? Бидэнд үнэхээр ийм хэрэгцээ шаардлага бол үүссэн байгаа. Нэгдүгээрт бид нар өдөр хоногийн өнгөрөөх арга зах тухай бодохоо болсон. Монголчууд бид нар national ambition буюу үндэснийхээ хэмжээний ийм хүсэл мөрөөдөлтэй хүмүүс байгаа. Монгол хүний ур ухаан, хүч чадал, оюун бэлэг шингэсэн аливаа зүйл бас дэлхийн давтсан дээр өрсөлд хөөц байх ийм боломж нөхцөл бол биднэрт байна гэж үзэж байгаа. Суурь бол байна, бааз бол байна. Манай нийт экспортын 80 гаруй хувь нь уулуурхаан бүтээгдэхүүн байдаг. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30% нь боловсруулалт хийж бусдыг нь түүхийгээр нь хилээр гаргаж байна. Тийм учраас эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх нь шинжлэлийн засгийн газрын зорилт гэж байна. Харин аялал жуулчлалыг яаж брэнд болгох вэ гэдгийн тухайд энэ жил 6 дугаар сарын 1-ээс эхлээд аялал жуулчлалын цаглбар гаргана гэж танилцууллаа. Монгол наадмыг яагаад хүмүүс үзэж сонирхохоор ихээр ирдэг вэ гэвэл 7 дугаар сарын 11-нд жил бүр зохиогддог учраас хүмүүс мэддэг болсон. Тийм учраас наадам бол өөрөө брэнд болж байгаа юм а. Бусад арга хэмжээ Саралгийн баяр, Тэмээн поло гэх зэрэг бүх баяр наадмыг календарчлах хэрэгтэй байгаа гэж байна. За одоогийн байдлаар манай соёлын арга хэмжээнээс дуу бүжгийн эрдмийн чуулгахны гайхамшигт Монгол орон гэдэг тоглолт бол брэнд болохоор соёлын үйлчилгээ гэж танилцуулсан байна. За ганцхан энэ тоглолтыг л гэхэд жилд 50 удаа тоглодог юм байна. Түүнээс гадна шувууны үзмэр, шувууны ажиглалт гэдэг төрлийг хөгжүүлэх, үлэг гөрүүлийн брэнд орон болох гэсэн зорилтууд аялал жуулчлал соёлын салбарт байна. Одоо анхан шатанда байгаа их олон брендийн одоо соёлууд байна. Бид одоо жишээлбэл музейнүүдтэй хүн очиход байнга байж байгаа үзмэрээ та нар нэрлээд брэнд үзмэр гэж нэрлээд яамдаа явуулаач. Бид нар тэр үзмэрийг чинь дэмжсэн тусдаа витрин гаргаж өгье. Бид нар тэр үзмэрийг чинь дэмжсэн тусдаа төсөл хийж өгье гэдэг ингээд хүсэл тавьсан. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд байгаа 60 гаруй музейнээс манай брэнд үзмэр нь зөвхөн энэ байгаа шүү гэсэн одоо үзмрээ явуулсан 6хан музей байна. Үлдсэн музейнүүд нь яагаад брэнд үзмрээ гаргаж өгч чадахгүй байна вэ гэхээр хизээч өөрийнхөө музейг соёлын брендийн байгууллага гэж ерөөсөө урд нь олж харж байгаагүй. За өнөөдөр мөн хөгжлийн санхүүжилт хөнгөн үйлдвэрийг брэнд болгох тухай зэрэг салбар хуралдаанууд явагдсан. За оролцогчдын байр суурийг та бүхэнд товчлоо өргөе. Бид нар зах зээлийг Монголынхаа зах зээлийг хангаж чадахгүй байна. Хангаж чадахгүй байгаа болохоор гаднаас нөгөө хятадын бараанууд орж ирээд байгаа байхгүй. Ерөөсөө бидний одоо барих хамгийн гол зарчим бол ерөөсөө л Монголд бодит түүнийг бий болгох. Бодит түүнийг бий болгоно гэдэг маань юу вэ гэхээр одоо энэ бидний одоо жоохон брэнд гэж нэрлэдэг тийм үү? Одоо энэ хамбургтэй, Максмол эднэрт байгаа брэндүүд маань одоо гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд маань дандаа 2-3 дахин одоо нуглагдсан хөөрөгдмөл үнэнүүд байдаг. А нөгөө юу вэ гэхээр нөгөө л наран тул дээр зарагдаж байгаа тий хямдхан бүтээгдэхүүн
одоо нэг Хятадаас ирэний гэж яриад байдаг шүү дээ. Тийм. Энэ зах зээлийг бид нар л үгүй хийх хэрэгтэй. Үйлдвэрлэгч нар бид нар байхгүй болгож байна. Үүний тулд яах вэ гэхээр ерөөсөө үйлдвэрлэлийг маш их өргөн хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгтэй. Одоо Бээжингийн үнэнд хүртэл бид нар барих ёстой, барьж чадна. Ийм боломжч байгаа. Энийг одоо сүүлийн 4 жил бид нар судалж байна. Монгол брэнд энэ зөвхөн сүү, махны асуудал биш, ноос, ноолуурын асуудал биш, эдийн засгийн асуудлаас гадна пуузны асуудал яригдчих, эсхий таавчгийн асуудал яригдчих байна. Тийм үү? Сувенирийн асуудал, модон ноён хатны явцтай. Энэ бүхэн маань аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй нийлээ. Тэр нэг баримтат киноны асуудал, Монголын бие биелгээний асуудал, дээр нь Монголын гайхамшигтай тэр бүжиг, тийм ээ. Тэгээ балет энэ орчин үе энэ бүхэн чинь нийлээд креатив буюу одоо бүтээлч аж үйлдвэр гэж нэрлэгддэг болсон. Энэ маань өөрөө үндэсний брендингийн нэг бодлого. Тэгэхээр брэнд Монгол брэнд гэдэг маань зөвхөн сүүний асуудал биш, зөвхөн махны асуудал, зөвхөн арь ширнээс саяны миний ярьдаг асуудлыг бүгдийг нь багтаасан цогц арга хэмжээ аянд нь таарсан санхүүжилт. Энийг л хэлдэг. Бусад салбартай харьцуулахад аялал жуулчлалын салбарын маань нэг онцлог бол бид бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид бол сэтгэл ханамж, дүрслэн бодох, тэр имиж тийм зүйлүүдийг үйлдвэрлэдэг ийм салбар учраас үйлчлэгээний брэнд. Тэгэхээр энэ салбарын брэнд бол өнөөдрийн хэлцэгдэх бусад салбаруудыг бол арай өөр брэнд гарч ирнэ л дээ. Тий. Тэгэхээр бид нэр сэтгэл ханамжийг жуулчд одоо Монгол гэж хэлэхэд одоо юу төсөөлтгийг ямар брэнднүүдэнд нь буудгийг гэдгийг одоо салбарынхантайгаа хэлцээд хэрвээ энэ тал дээр одоо аль нэг одоо сөрөг дүр төрх имижүүд юм уу одоо сөрөг одоо бүтээгдэхүүн брэндүүд байвал тэрний найл болох бууруулах эерэг байгаа зүйлүүдэд илүү тодтогч гаргаж ирэх тухай ярилцсан л да өнөөдөр. Тэгэхээр одоо жишээлбэл Австрали гэхэд биднэрт аборигенчүүдийн соёл, одоо Сиднейн Дөрийн театр, за эсвэл одоо Матран хэлсэн бүтээгдэхүүн ч юм уу ингэж гарч ирдэг шиг Монгол гэж хэлэхэд юу нүдэнд нь буух уу, яаж одоо сэтгэлдээ одоо жуулчдын татах уу гэдэг тал дээр голчилж ярина. Монгол эдийн засгийн форум маргааш үргэлжилж, маргааш өглөөний хуралдааныг Монгол улс ерөнхийлөгч Элбэгд орж нээн, за мөн маргааш эдийн засгийн төрөлжилт сэдвэр болон бусад асуудал болох усны асуудал, бизнесийн орчин, ногоо эдийн засгийн хуралдаанууд явагдана. Өнөөдрийн хуралдааны талаарх дэлгэрэнгүй таймыг та өнөөрөө 21 цаг 40 минутаас MNC телевизээр хүлээн авч үзээрэй.